БЧГ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Дэлхийн томоохон хотуудад ашигладаг хогийн сав болон хог аж ахуй төхөөрөмжийг Япон улсын дэлхийд төмөр эдэллийн тоног төхөөрөмжөөр тэргүүлэгч Амада фермийн тоног төхөөрөмжөөр эх орондоо үйлдвэрлэж байна. Тус компани 450 болон 240 литрийн багтаамжтай силикон төмөр хогийн сав, хог тээврийн автомашинд өөрийн ач ахуй үйлдвэрлэлийн төхөөрөмж суйрлуулж эхлэв юм. Энэ хогийн сав нь силикон төмрөөр хийж байгаа бөгөөд энэ төмөр зэвэрдүгүй, цагаан өнгөтэй, өөрөөс нь талас тэлбэртэй өнгө үзмстэй байдаг. Сав бүрийн зузаан нь 1.8 мм-ийн зузаатай, 2 болон 4 дугуйтай. Дугуйны хувьд гэвэл Турк улсад үйлдвэрлэсэн 250 кг, 150 кг-ийн даацтай, өөр дээр нь тормостой, хасах 60 градус хүртэлх үеийн бисүртэй хагарах дугуй. Сэлхэн төмрөөр хийсэн хогийн савны давуу талын хувьд гэвэл төмөр хийстэй учир эвдрэл бага, зэврэхгүй, халуун хог хаягдл хийх шатахгүй, дугуйтай учир зөөж тээвэрлэх, шилжүүлэх хялбар, хог хаягдлын ачаад хүний оролцоог хөнгөвчлсөн. Цаг хэмнэх, эдэлгээ урдах мэт олон сайн давуу тал байна. Гидр шатхуунтай хог тээврийн автомашин суйрлуулсан, цилиндр шахуургатай, өөрөн удирдлагатай хог аж ахуй төхөөрөмж нь 240-оос 450 литрийн хогийн савыг ачдаг. Задгай дэвштэй хог аж ахуй машин нь уг төхөөрөмж нь тусламжтайгаар 240 литрийн багтаамжтай хогийн сав ачна. БЧГ хязгаарлагдмал хариуцлагатай компани оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн гэрчилгээт юм. Цаашид БЧГ хязгаарлагдмал хариуцлагатай компани хамт олон бид барилга угсралдуулан төмөр эдэллийн үйлдвэрийн технологи чанарын өөрчлөлт оруулах, үйлчилгээний соёл шуурхай байдлыг дэвшүүлэх, салбартаа тэргүүлэгч компани болтон өргөжин төлөх зорилт тавин ажиллаж байна. Манай хайр Монгол улс Улаанбаатар хот Хангуул дүүрэг 3 дугаар хороо ажилчдын 1 Витабит үйлдвэрийн байр төмрийн үйлдвэр.